God damn, you know who I am. Hey, what's up? Kairas шинэхэн бичлэгээр уулзж байгаа таатай байна. Тэгээд шинэхэн реакшн бичлэг хийхээр ирсэн байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр ямар дуу сонсох вэ гэхлээр за шууд харуулчих. Сэн сайхан юу яцгаан та нар нэрээ notification зарим хүмүүс ирэхгүй байна. Зарим бичлэг нүүц чинь мэддэхгүй байна гэдэг. Би бол бичлэг хийгээл байгаа. Тэр subscribe дарцсан бол тэр хонхон дээр нь дарчвал notification очиж байгаа шүү. Тэгэхгүй бол хонхон дээр нь дарахгүй бол notification очихгүй байгаа юм байлээ. Тэрийгэ дараарай. Дараагүй хүмүүс нь. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр шинэ дуу хийж эхэлж байгаа хүүхдийн дуу хамтаа сонсох болно. Тэгээд сонь содон зүйл юу байна гэдгийг сонирхож үзэх болно. Тэгээд надад нэр нь айгу таалагдсан. Heavy Rain at 3 AM гэдэг хүчит бороо шөнийн 3 цагт. Аашиг. Тэ нэр нь айгу юник гой сонсогдсон. Чанга юм бэ. Тэгээд ер нь дэс ингээ харахад бол нэлээд dark талдаа дуунууд хийдэг XX intention байна. Суг нь бол 272 subscribe-тай. Ер нь бол хамгийн үзэлцтэй дуу нь бол энэ full EP байгаа байна. 780 үзэлцтэй. Тэгэд Rainy гэдэг энэ видеотой энийг нь сонсно хэвлээ. Тэгээд сонсч үзцгээе. Хин хаагур юу хийж байна те? Камера оператор гэсэн байна. За 28 лайктай. Юу нөө? Тархаж байгаа сте. Энэхүү контентэнд цус бөгөөд хүний сэтгцэд сөргөөр нөлөөлөх зүйлс их гарахт бол бага насны хүүхдүүд жирэмсэн их болон зүрх сүсний өвчтөй хүн үзхийг хориглоно. За нэлээд л dark сатаны тэмдэг байна. Антикристийн буруу арсан загалмаа байна. Нэмэх 18 байж болох анхааруулах бүх юмыг л тавьсан байна. UCPY гэж одоо UCPY гэж ямар үгний товчлол юм бол эсвэл UCPY I don't know. Утгыг мэдж байгаа юм байвал коммент дээр өчээрээ home studio бичсэн байна. За sorry би. За одоо их сонсогд. За чих шимч найрал чангалгачч. Ямар ууртай юм байна. Шууд юу гэн гүрвлийн suicide харагдаж байна те. Хамгийн ойрхоноос гэвэл. Тач. Насаар илүү байлаг л алхам чинь надад тархиар илүү гэсэн үг биш. Надад л бэрэл хот стандарт газарт нь тэгшлээс амар нэг тийш. Эдэм ороод сороо чивчээ зүгээ толгой солгоо тийш найган шит. Хажин за биш ширдэ зогсоо кичнүүд амьдрал мөрөдөл шиг. 2 3 trash дөө шахал өөрийгөө айхнээс. Эдэг алуу шалаар дүүрэл байдгийш. Ганцаар жомо ороод сороо өрөөдөө өдөрч гээш. Чиний амгаарлахгүй би ч амгаарлахгүй хамаа тааш. Хагарсан кондомны алдаанууд хуцалт нь авахаас алдаанууд цариш арианууд төлөөлөд бүгдийг нь алдаа нүн хэй. Атархаа гөлнүүд алдаа хуцалтай тамшиг суасаа галтай буцаан дуурай болохгүй бол буухаараа нохолцоо шүтэнэ сүрнүүдийг гаргалдан цохолцоо. Томын наалсан байсан бомын хүйдэн. What the fuck is me? Томын халуун байсан бомын үтгш. Үүнийг гаргалдан цохолцоо. Томын наалсан байсан бомын хүйдэн. Алга бэлдэж дуулаа би үгээрээ зэн. Bosom made a grand microphone, and the
дээлээ брендинг Gucci bitch өдөр нарийнхан дээлээ Boston flow rhyming намайг дэшаасан гэло Хөлтөлтө хүмүүсээ лайлтал цооси мэдо Үнэ данаа яг ямар нэг shit үсэдо Шүтэнэ бичсэн trash то ночиг хэдо Миний хийг маяг үнэндэ эгэж ирэх нэг юм хивing Бидэш надад бэдэ димэ тасмачин гэдин Яг хийг би хаяра мэдээ Бас тэрэг юрэн харасэдэй Товчхондоо бол trash байна. Хог байна. Тэгээд яагаад гэдгийг хэлье. Яагаад гэвэл яг hardcore trap metal гэсэн урсгалаар юм хийж байх шиг байна. Тэгээд одоо бидний сайн мэдхээр Suicide Boys hardcore and trap metal ялангуяа hardcore gangster rap-с гаралтай энэ hardcore урсгал чинь өөрөө 1980-аад оноос Нью-Йоркийн ер нь бол зүүн бүсээс зүүргээс гаралтай Детройт, Нью-Йоркоос гаралтай рэп гэхгүй юу. Одоо Tech 9 байна. Зарим төрөлд бол Eminem ч гэсэн орж ирдэг hardcore урсгал дээрээ. Тэгээд gangster rap-с юугээр ялгардаг вэ гэхээр ерөнхийдөө илүү яг ялгарлын видеон дээр бол харагдчихлаа л та цус нүч төрөмгийлэл агрессив байдал хүчин юу гэдэг тэр юмнуудыг бол илүү одоо ингэж бүсдэлж дуулдаг тийм байгаа. Тэгээд Suicide Boys, Tech 9, Eminem, Too Short, Oakland-ийн Too Short тэгээд ер нь бол hardcore rap-үүд зөндөө байгаа. Too Short, Too Short бол баг үүсгэсэн гаруудынх нэг нь баг Oakland-ийн Bachka тэгээд өөржөө хэмжгээд төвлээ. За тэгээд ерөнхийдөө hardcore урсгалын хувьд л нэмэрхүү урсгал гэж бодож байна. Trap metal гэж нэг урсгал байгаа. Гэхдээ бид нэр тэрийг нэг сайн мэдэхгүй байгаа юм. Ерөнхийдөө metal rock-ийн metal-ыг аваад trap-тай холбосныг бол trap metal гэж ийм өнгөйсөнд оруулаад ийм төрөл ангид оруулж байгааг trap metal гэж байгаа юм шиг байлаа. Тэгээд энэ төрлөөр л дуу хийдэг хүн. Тэгээд hardcore урсгалаар дуу хийдэг хүн гэх юм бол Монголд бол Trishna байна. Хамгийн том жишээ нь бол Trishna. Rocket Bay-г оруулж болно бас. Чөтгөрийн PR тэгээд dark дуунууд нь байна шүү дээ, тэ. Тэгээд гүрүүл байна. Тэгээд өөрчн Wanted Production-аас бас нэг хүн байт юм аа. Нэрийг марчиж. Elf ч илүү. Тэр бас тэр иймэрхүү урсгалыг бариад ах шиг байсан. Гэх мэт чинь одоо Монголоос гэвэл иймэрхүү артистууд байна л та. Тэгээд энэ дээр болохоор надад таалагдахгүй байгаа юм ахлэлч. Таалагдахгүй байгаа юм гэх юм бол нэгдүгээр дөнгөж гарч ирж байгаа артистийн хувьд бол ингэж юу үсчих айгүй сонь санагддаг надаа. Миний хин нэгний фловыг шаасан гэж тэд нар ярьдаг гэд тулж байгаа байхгүй. Тэгээд видеог нь харангууд 600 хүн үзсэн байгаа байхгүй юу. Тэгээд subscribe нь 272. Тэгэхээр яг хин чиний талаар яриад байгаа вэ гэхээр чинь чамайг мэддэг хүмүүс бол чамайг тэгэж муухай ярихгүй шүү дээ нэх амар. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр viral болоогүй ээжж тэгэж бос руу өсчиж ингэж тэр чинь ерөнхийдөө basically худлаа юм болоод байна гэсэн үг байхгүй юу. Ингээд юу ч хийж амжаагүй ээжж ингээд өөрийгөө өвлгөөд байна шүү дээ. Тэгэхээр тэр нэгдүгээр таалагдахгүй байна. Тэгээд хоёрдугаар гэх юм бол угаасаа үг бичих чадвар. Тэгээд ерөнхийдөө гүрвлээс ер нь л нэлээ inspire авдаг хүн шиг санагдаж байна. Үгийн тавилтан ч гэсэн жоохон төстэй тавьж үзэж байна. Үглэг гэхээс илүү юм загнах юм маягаар ортох ч юм уу те эхний. Насаар илүү байлаа гэж алхам чинь надаас тархиар илүү. Энэ минь бол те Монголын MC-т ганцхан Монголын хипхоп ганцхан MC завдаг гэдэг ч юм уу. Тэр л орж ирж байна л та надаа. Тэгээд
Хэзээ цэцэгдсэн. 8 сарын 7-нд 17-нд. Тэгээд өөр хэлэх гэжсэн ч үлч юу лээ. Тэ хардкор ч гангстер рэпс бас ялгахтай тална. Одоо хийж байгаа үйлдэлээ детальталж лирикл дээр оруулдаг нь гэт юм бэлээ. Тэр нь болохоор одоо гүрэл дээр л шавчих гүрэл яаж яах нь өөр лириклийг ч хэлэх үү. Гудамжны хэвэгийн амьдралыг детальчилж дуун дээр оруулна гэдэг чи одоо хатнаа цаанаас хаалга татнаа хин хамтаа шаартнаа гэдэг нэг нүдэнд харагдаж байгаа хэвээр тий. Хаалга татсан хоёр бачкаа шаартаа тавьж байгаа гэдэг ч юм уу. Тэгээд гэх мэтчлэн ерөнхийдөө илүү юм хийдэг зүйлсээ детальчилж rhyme-даар холбох нь hardcore-ыг бусад юмнуудаас жанруудаас ялгаатай болгож байгаа зүйл. Тийм зүйл бас байсангүй. Биш надад л бэрэл хот стандарт газарт нь тэгшээс амар нэг тийш эдэм ороод сороо чигч зүгээ талхаа салгаа тийш найгаа шит хажин зам биш ширдэ зогсоо кичнүүд амьдрал мөрөдөл шиг 2 3 trash дөө шахал өөрийгөө айхнээс эдэг алуу шалаар дүүрэл байдгийш газараа жомоо ороо сороо өрөөдөө өдөрчиг гааш чи намайг фол би чамайг орлохгүй хамаа тааш Хагасан кондомны алдаанууд хуцалт нь хавийнхаа салтаанууд цариш ярианууд гөлөөнүүдийг төлөөлөөд бүгдийг нь гөлөгнүүдийг гөлөглүүлээд бүгдийг нь би ардаа нуун. Тамир шиг сүү асгаад гал тавиад буцалгана. That was good. Энийг л ойлгохгүй юм да. Энийг л нэг кач хийхгүй. Яг хүүтэн сэтгэлтэй хүн гэдгээ бовоороо илэрхийлээд тэгээд дуу маань яг халуун байна л. Boston flow rhyme намайг дэшаасан гэло хөндлөлт хүмүүсээ шайлтал цоос имэдо I get it. Би гүрүүл мөрвөл гэж ярьжсэн чинь надад яхаа хариуг нь хэлчихэл байх шиг байна л да. Boston flow rhyme-ыг шаасан гэлүүгээд уусаа видеогоо өөрөө хийхдээ энийг гүрүүлтэй ч гэдэм үү сайттай адилхан гэж хүмүүс бодох нь тодорхой. Гэхдээ би энийга дуун дээр өөрөө хэлчихье гээл хариугийн шууд дуун дээр хэлчихлээ юм л да. Boston flow-ыг rhyme-ыг шаасан хүндэлдэг хүмүүсээ хальт танилцуулсан юм эдгүү гэв. Гэрэд хүмүүсээ хальт танилцуулсан юм эдгүү. Үнэ танаас ямар шийд үсэдо. Шүтэнэ бичсэн trash тоо ночиг хэдо. Миний хийг май гүнэнд эгэж ирнэ. За. Тэгтээ яг тэгээд хүндэлдэг хүмүүсээ танилцуулсан ч гэсэн чиний тусчиг өөрөө яг яах гээд байгаа юм бэ те. Тэрийг уулна. Өөрийнхөө юмыг харуулсан бол. Тийм байна. Тэгээд за энэ доо нэг юмрхон full EP байна. Сонирхож байгаа хүн сонирх нь үз. Тэгэлээ хамгийн сүүлийнх нь Rainy Double энэ visual art-а өөрөө хийсэн болов харин. Official version хөдөлтөж авсан болов. I don't know. Okay. За иймэрхүү артист гарч ирэх гэж оролдож үзэж байгаа юм байна. Сонирхвол мэдээж original video сувгийнх нь линк нь бол мэдээж description хэсэгт байршуулсан байгаа. Сонирхоод full EP ч гэдэг юм уу босод миний сонсоогүй доонуудыг та нар өөрсдөө сонсоод сэтгэлдээ хуваалцаж үзнэ үз тийм ээ. Тэгээд яа эцэст нь миний бодлоор бол яг энэ hardcore юун дээр урсгал дээр гарч ирэх гэж амар хэцүү. You know. Ер нь л нэлээд хэцүү. Чинь амар цөөнхийн сонсдог. Юу одоо урсгал underground дундаа underground гэх юм уу. Нэлээд хүнд чи үнэхээр амар lyrical, үнэхээр амар эсвэл этгээд байж. Этгээд гэдэг нь одоо ингээд этгээд биш нэг тийм
одоо этгээд байх чинь энгийн болчиход байна шүү дээ. Тэгэхээр илүү энгийнээр яаж этгээдийг илэрхийлэх үү гэдэг юм уу. Арай өөр юм байвал яах юм болов? Гарч ирэхэд илүү төхөн байх юм болов уу гэж бодож байна. Тэгээ та нар бол сан сэтгэлдээ мэдээж комент хэсэгтүүлдээгээрээ хонхон дээрээ дарахаа мартваа, subscribe хийхээ мартваа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Энэ түргээ дуусгая. Кайрсайла. Peace.